こんにちは、ジャラちゃんです。みんなお元気でしょうか? Өнөөдрийн бичлэгээр би та бүхэнтэйгээ өөрийнхөө туршлага дээрээс үндэслэн Японд сурах болон Монголд сурахын ялгааг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. YouTube чаналаа эхлээд удаагүй хамгийн ихний бичлэгийн дараахан 10 жилийн охин Монголоос над руу Instagram руу маань чат бичээд холбогдсон. Японд сурах хүсэлтэй. Тэгээд би одоо ингээ яашаа өгөх үү? Яаж Япон явах вэ? Яавал дээр байдаг вэ? Гэх мэтчлэн зүйлс асуусан. Тэгээ би тухайн хүүхдэд чадах ядахаараа өөрийнхөө мэддэг зүйлсийг бичиж тайлбарлаж явуулсан. Гэхдээ бас зарим зүйлсийг дутуу явуулсан байж магадгүй гэж бодоод энэхүү бичлэгээрээ чадах ядахаараа одоо ялгааг нь тайлбарлаж та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодоод бас хэрэгтэй хин нэгэнд нь хүрээсэй гэдэг үднээс энэхүү бичлэгийг хийж байна. За тэгэхээр хамгийн ихэнд Монголд сурахын давуу талыг миний хувьд яг юу гэж боддог вэ? За хамгийн гол нь эх орондоо байна гэдэг маань гэр бүлтэйгээ ойрхон, найз нөхөдтэйгээ ойрхон. За тэгээд бүх цаг үед тэд нэртэйгээ ярилцаж, зөвлөлдөж, хэлэлцээр төхөрөх боломжтой. За тэгээд их хэл дээрээ хичээлээ үзэж, их хэл дээрээ суралцсан. Энэ нь ямар ч өөр хэл сурах шаардлагагүй бөгөөд хэлний бэрхшээл ямар ч гарахгүй нь хамгийн гоё санагддаг. За араас нь цаг хугацааны хувьд уян хатан ер нь л бүх зүйлд ингээд яарад, сандраад, давчтаад байхгүй эх орондоо байна гэдэг чинь тухайн зүйлийг мэдж байгаа учраас өөрийнхөө их хэл дээр бүгдийг ойлгодог учраас ямар ч нэг тийм энэ нь яа гэм бол их мэдчилэн төгшиж санаа зових зүйлсгүй байдаг. Өөрийнхөө нутагт өөрийнхөө эх оронд сурна гэдэг маань амар амгалан аюулгүй. Яагаад гэхээр өөр гадаадд сурж ийн гэхээр тухайн улс орны хүн биш учраас тухайн цаг агаарын нөхцөл байдал, газар хөдлөлт, цунами янз янзын зүйлийг сайн мэдэхгүй учраас сэтгэл түгших асуудлууд бас байдаг учраас эх орондоо байх нь амар амгалан аюулгүй орчин юм аа. Тэгээ араас нь зардал бага. Яагаад гэхээр эх орондоо сурна гэдэг маань тээврийн зардал бага, байрны хөлс төлөхгүй, хоол, унд, утас гэх мэтчлэн ихэнх зардлыг гэрийнхнаараа төлөвлөх боломжтой. Сургалтын төлбөрөө ч гэсэн гэрийнхнаасаа авдаг хүүхдүүд байдаг учраас ер нь бол зардлын хувь дээр тийм их гараад байдгүй нь эх орны маань давуу тал байдаг. Бас цагийн ажил хийхгүй байсан ч болоод байдаг шүү дээ. Оюутнууд ар гэрийнхнээсээ бас мөнгө авч цагийн ажил хийхгүй яг хичээлдээ 100% төвлөрөх боломжтой гэж миний хувьд үздэг. За тэгээ сул талуудын хувьд миний хувьд эх орондоо байснаар өөр улс руу явахгүй байх нь нөгөө талаасаа эх орн маань гадны хүний нүдээр гаднаас харахад яг ямар харагдж байгаа гэдэг байр байдлыг мэдэх боломжгүй. Яг өөрийнхөө хөгжилд зарцуулах цаг хугацааны хувьд ачимд баригдмал. Яагаад гэхээр бид нар яг өөрийнхөө хөгжилд дараагийнхаа зүйлийг хийхин тулд өөртөөгөө нүүр тулж би яг одоо юу хийх ёстой юм? Би одоо яг юу хийвэл зүгээр юм? Би юу хийвэл чадахгүй юм гэдгийг яг өөртөөгөө нүүр тулж ижил ойлгодог гэж миний хувьд боддог учраас гэр бүлтэйгээ байнга эргэн тойронд нь өөрийг нь гэдэг өөрийнхөө хайртай хүмүүс, өөрийг нь гэдэг тухтай орчин байгаад хахаар тухтай орчинд хүн байсаар байгаад өөрийнхөө хөгжүүлэх тэр боломжийг алдчихдаг. Жишээлбэл одоо гэртээ байлаа гэхэд өдөр тутамдаа хийдэг гэрийн ажлуудаа хийсээр байгаад гэрийн ажил хийж болох цаг хугацаанд өөр зүйл хийж болох байтал зөвхөн нөгөө зүйлсийг хийсээр байгаад өөрийнхөө цаг хугацааг алдна. Бас эргэн тойронд хамаатан садны баяр наадан болдог ч юм уу. Эсвэл хамаатны эгч маань хүүхэд хараад өгөөт гэж гуйдаг ч юм уу. Ингээд өөрөөс шалтгаалгүй бүх өөр зүйлс сатааруулах зүйлс ихтэй. Гадаад сурах мөрөөдөлтэй байжээч Монголдо байгаа л байх юм бол чиний мөрөөдөл чинь, чиний хиймээр байгаа зүйлс чинь, дотор чинь, толгойд чинь л үлдэнэ. Цагийн ажил хийлээ гэхэд миний хувьд 2 жилийн өмнө Монголд 10 жилээ төгсчөөд цагийн ажлууд ерөнхийдөө бас нэлээд хийж үзчихсэн. Тэгтэл цагийн үнэлэмж маш бага байдаг. 2 жилийн өмнө гэхэд чинь л нэг цагийн одоо рестораны зөөгч 50000 гэдэг. Тэнгүүд ингээд өөрийнхөө үнэлэмжийг, өөрийнхөө цагийг маш багаар үнэлүүлдэг. Тэгээ бас Монголд ч бас цагийн ажил хийхэд бас үнэлэмж муу миний хувьд жоохон зохимжгүй санагддаг. За сул талууд нь бол нэг иймэрхүү байна. За тэгээд
Японд ирээд миний мэдэж авсан сайн талууд болон муу талууд яг Монголоос юугээр ялгаатай гэдгийг одоо хамтдаа ярилцгаая. Японд бие даацурна. Яг тэгэхээр чи ингээд тухтай бүсээсээ гараад шал тухгүй бүсд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр маш хэцүү. Зарим зүйлс амар тухгүй санагдана, хийж чадахгүй юм шиг санагдана. Тэгээд чи тухайн нөхцөл байдалд өөрийгөө авч явах бие даах чадварыг сурна. За олонний дунд олон хүмүүсийн эвийг олж сурна. Өөр улсын хэл сурна. Өөр улсын хэл сурна гэдэг маань шал өөр улсын соёлыг сурна. Өөр олон орны хүмүүстэй уулзаж учрах боломж нэгнэ гэсэн үг. Гадны нүдээр өөрийнхөө эх орныг харж чадах боломж. Магадгүй хүний хувьд ондоо байдаг л да. Миний хувьд болохоор анх Японд ирээд Монгол улс гэдэг улсыг анх удаага жижигхэн улс юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр би одоо Чингис гингүүд л манай Чингис чинь ингээд дэлхийд хаан чивсэн ингээд алдартай хүн болгоно л мэддэг. Монгол гингүүд өө Чингисийн үр удам юм уу? Фүү па гэл ингээд надаас асуугаал намайг ингээд амар чи Монгол цусгүй ваавал да гэж хэлж мэлэх юм болоо гэж боддог байсан. Тэгсэн чинь хүмүүс барыг мэддэггүй. Тэгээд өөрийнхөө улсыг ямар тийм бас хөгжил муутай гэдгийг анх ойлгосон. Бас жоохон сэтгэлд эвгүй мэдрэмжийг авч исэн. Энэ маань ингээд давуу тал энэ мэдрэмжийг авсан учраас би одоо ингээд цаашдаа эх орныхоо төлөө бодож өөрийнхөө жижигхэн үйлдэлэр ч гэсэн хичээе гэдэг сэтгэлгээг өөртөө суулгаж авсан. Тэгээд бүх цаг үе зөвхөн чиний мэдлэлт бүх цаг хугацаа энэ өдрийн 24 цаг маргаашийн 7 хоногийн энэ жилийн 365 өдөр бүгд чиний мэдлэлт учраас бүх цагийг төлөвлөгөө цагийн менежментийг сурнаа. Санхүү гэдэг чинь яг чиний мэдээлэлд орлого зарлагаа чи өөрөө зохицуулна. Үнэтэй байранд орох уу, хямдхан байранд орох уу, хоолны мөнгө, унааны мөнгө, утасны зардал, тог ус гэл бүх зардлыг өөрөө зохицуулж мөнгөний баримжаатай бас санхүүгээ удирдах чадамжийг өөртөөгөө нүүр тулснаар сурах боломжтой. Чадах зүйлс, чадахгүй зүйлс гэж их байна. Өөрийгөө голох, хинч биш гэдгээ мэдэрч шамарч үзснээрээ дараагийнхаа хийх алхмуудыг олох боломжтой. Хамгийн том зүйл нь заяа. Японд ирээд сэтгэлгээ чинь харах өнцөг чинь өөрчлөгдөнө. Монголд боддог байсан зүйлс химээр санагдаг байсан зүйлс чинь өөр болохыг мэдрэнэ. Тэгэнгүүт өмнө нь гэр бүлийнхэн чинь яаж чамайг ингэж өсгөж, яаж ээж аав чинь мөнгийг олж энэ мөнгийг олох ямар хэцүү гэдгийг ойлгоно. Ах эгч чинь яаж сургуулаа төгсөөд ажиллаулж тухайн цаг үед ямар их хичээл зүтгэл гаргадаг байсныг одоо чи ойлгох цаг үе чи ирнэ. Бүх цаг үед өөрийгөө хайрлж, халамжилж авч явах ёстой. Ер нь би хүн болсон гэдгийг ухаарна. Японд хамгийн гол зүйл болох цаг баримтлахыг сурнаа. За сул талуудыг одоо ярилцъя. Гадаадд байгаад эх орноосоо хол байгаад юун жоохон таагүй санагддсан бэ? Сэтгэлд хол санагддсан бэ гэхээр зардал өндөр байдаг. Яалтчгүй цагийн ажлын цалин өндөр ч гэсэн буцаагаад гарах зардал нь өндөр байдаг. Тээврийн зардал, хоолны мөнгө, ер нь зардлууд жоохон өндөр байдаг. За тэгээд ойлгохгүй зүйлс ихтэй. Их хэл дээр чинь чам тайлбарлаад өгөхгүй бүх хүмүүс гадаад учраас чи тухайн хэлийг ойлгохгүй хэлний жоохон бэрхшээл гарна. Гэхдээ эхний хэсэгтээ жоохон дасахгүй үед хэцүү ч гэсэн хэрвээ чи хэлээ сураад сайн байгаад ирэх юм бол энэ асуудал маань баг багаар хөмрөөд явах боломжтой байдаг. Гэрээсээ хол учраас гой баяруудад гэрийнхэн чинь хэцүү үед хажууд нь байж чадахгүй, баяртай гой мөчүүдийг нь хуваалцаад өгч чадахгүй. Яг Монголын нөхцөл байдлыг ямар байгааг цаг тухайд нь мэдэх боломжгүй. Яг эндээ ингээл хичээл ном ажил гээл ингээд эндээ бас төвлөрөхөө хичээх гээд эндээ дасах гад ядж яхад байнга монгол руу яриад бүх цаг үед ингээд тухайн зүйл Монголд ингэж аамаа тэгж аамаа гэж мэдэх боломжгүй шүү дээ. Тэр нь заримдаа эх орноосоо жоохон хол байгаа сэтгэл өгдөг. Тэгээ хоол хүнсний хувьд эхэндээ дасч өгөхгүй, миний хувьд ч гэсэн эхэндээ ерөөсө хоолнд нь дасч өгөхгүй, хүмүүст нь дасч өгөхгүй, жоохон тухгүй мэдрэмжүүд маш их байдаг байсан. Өөрөө эндээ тасахын тулд хичээгээд ирснээрээ жоохноор ч гэсэн цаашдаа юм өөрчлөгдөд явдгийм байлээ. Юм болох үе гэж байна, болохгүй үе гэж байна. Ер нь цаг хугацааны л асуудал юм шиг санагддаг. За миний л туршлага шүү энэ бүх зүйлс.
Монголд байх, Японд байхын ялгаа, миний л үзэж харсан тулсан зүйлсийн ялгаа магадгүй хин нэг нь хэрэгтэй хин нэгэн байж магадгүй тэр хүмүүс нь сонсоод тэг хүнд нь хүрж ивэл миний хувьд маш том зорилго маань биелж байгаа гэсэн үг ээ. Ер нь хааж байсан тухайн хүн сайн байна уу, муу байна уу гэдэг тухайн хүн өөрөөс нь шалтгаалдаг учраас миний яриаг авах гэхийн ухаанаар хандаарай. За тэгээд хэлний сургуулаар ирэх, цаашдаа сургуульд орох гэх мэтчлэн Японы тухай болон Японд сурах ямар байдаг, Японд амьдрах ямар байдаг талаар асуухыг хүсч илүү их мэдмээр байвал санаа оноогоо чөлөөтэй комент хэсэгт үлдээгээрэй. Чадах ядгаараа хэрэгтэй мэдээллүүдэд та хэдэд хуваалцаад явах болно. Энэ хүртэл сонссон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Лайк, subscribe дарахаа мартаоцай. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.